Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрм. 1-р шаардлагатай таслалтуудыг хийж таслах залгах аппаратууд өөрөө залгагдах буюу тэдгээрийг андуурч залгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах. 2-р таслах залгах аппаратын тасархай болсон эсхийг нүдэнд харагдахуйц байдлаар нь шалгах. 3-р таслах залгах аппаратын гар задуур ба алсын удирдлагын түлхүүр дээр хориглох плакат үлгэх. 4-р үйлдэл дамжуулах хэсэг хүчтэлгүй болсныг шалгах. 5-р ажил гүйцэтгэх хэсэгт газардуулга тавьж байнгын газардуулга залгах, зөөврийн газардуулга тавих гэх мэт сануулгах плакат үлгэх. 6-р шаардлагатай ажлын байр ба хүчлэлтэй үлдсэн үйлдэл дамжуулах хэсэгт хаалтах хашилт хийж анхааруулах плакат үлгэх. 7-р ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн ажлын байранд зөвшөөрөх плакат үлгэх.